За энэ хууль анх батлагдахдаа улс төрийн гал намжаах хэрэгсэл болж батлагдсан. Сайн ч юм би, муу ч юм би. Тэгэхээр муу юм нь одоо засах нь зөвөө хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байгаа. За энэ хуулинд нэг зүйл тодорхойгүй байдаг. Энэ нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн эрх зүйн орчинг тодорхой болгож өгөөгүй хаягдсан. Тийм учраас дотоодын одоо боловсруулах, баяжуулах нь тусгай зөвшөөрлгүй үйлдвэрүүд чинь түүхийн эдийн хомсдолд ороод зогсонгүй байдалд орцсон. Тэгэхээр бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо магадгүй энд хаягдсан байхгүй юу? Тэгэхээр энэ дээр яг ямар бодлого, ямар заалт оруулж ирж байгаа нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ гэдэг нэг асуулт. За нөгөөх нь 16-гийн 3. За энийг бол маш боломжтой заалт гэж бодож байгаа. Бүтээгдэхүүн солилцох буюу бартер тийм үү? 13. За нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй аж холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжих зорилгоор харилцан ашигтай, доктортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрэг засгийн газар өргөн мэдүүлснээр улсын хурал шийдвэрлэнэ гэж байгаа. Үнэ яаж баримтлах вэ? Яг энэ хэрэгсгүй болж байгаа 13-ын заалтан дээр чинь биржийн дундаж үнийг баримтлана гэсэн байгаа тийм. Би магадгүй энд зүгээр нэг юм болгоомжлол байна. 2012 онд хийжсэн Чалкогийн гэрээг давтчих үедээ Монгол улсын 6 засгийн газар 7 жилийн хугацаанд төлсөн Чалкогийн гэрээг дахиад давтчих үе. Тэгэхээр үн тус бүрийг хийх, ядаж чинь үн тус бүрийг хийхдээ улсын хурал дээр орж ирээд хийлгээд ах юм уу? Магадгүй том төсөл гэдэг дээр 14 мега төсөл байх тийм үү? Тэгэхээр 14 том мега төсөл оруулж ирэх тоолондоо үнийг улсын хурлаар батлуулаад байх юм уу? Үнэ яаж баримтлах вэ гэсэн хоёр асуулт байна. Энэ дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн асуудал энэ дээр орж ирж байгаа. Энэ өмнөх хуулийн зохицуулалтаар бас нэлээд сул зохицуулагдсан ийм зүйл байсан. Дотоодод бид нар боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдэд лиценз өгдөг. Дээрээс нь бид нар үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг батлаад мөрдөд ажиллаж байгаа. Монгол улсад энэ аж үйлдвэрийн салбар бол үйлдвэр технологийн паркийн дагуу парк байдлаар хөгжөхөөр хуульчлаад өгсөн. Тэгээд энэ үйлдвэрүүдэд маань жишээлх юм бол одоо Дорногов аймагт байдаг Алтан ширээ, Гэрэлт наран гих мэтийн одоо үйлдвэрүүд дээр жишээ авахад эдгээр үйлдвэрээ бариад дууссан яг ингээд ажиллах гэхээр нөгөө бүтээгдэхүүнээ авч чаддаггүй. Ялангуяа одоо энэ бага агуулгатай хөдөр за мөн одоо нүүрс коксчих нүүрсийг төмрийн өдрийг авах гэхээр биржийн тухай хуулийн зохицуулалт дутаад байгаа. Биржийн тухай хуулийн дээр бол ерөөсөө экспортлох зорилгоор хил нөхцлөөр гэд одоо заавал биржээр арилжна гэж заагаад өгсөн энэ асуудлууд бол жоохон тээг болоод байгаа. Тэгэхээр энэ дээр бол биржээр арилжигдана. Тэгтээ одоо тэр дотоодын үйлдвэрүүд нь аваад боловсруулалт хийгээд баяжуулаад цааш нь экспортлох гэдэг энэ логикоор зохицуулалтыг бас хийж өгсөн байгаа гэдгийг хэлье. За бүтээгдэхүүн солилцоон дээр бол мэдээж одоо мөнх баясгалан гишүүн ярьж байгаа энэ говийн бүсийг усчлуулах энэ төсөл гээд жишээ аваад ярихад энэ төсөл дээр нэг тээзүү гараад нэг үн гарч ирнэ. За тэр үнийг одоо их баг гээд ямар нэгэн байдлаар тээзүү батлахад одоо үн батлагдана. Энэ батлагдсан үнээс тэнд бүтээгдэхүүн солилцоо хийж байгаа валют биш. Монголд байгаа ямар нэгэн одоо уул уурхайн бүтээгдэхүүнээр өгөхөд энэний үнийг тогтооно. Чалко компани дээр ч гэсэн одоо үн нь явдаг шүү дээ. Одоо үн байгаа, энэ үн хөдлөөд ингээд дээшээ доошоо болоод борлуулагдаад явж байгаа. Тэгэхээр энэ үнийг бол хөдөлдөг үн болгоныг улсын хурлаар оруулж ирэхгүй. Концепц нь яаж явж байгаа гэхээр энэ сандуудыг засгийн газар дээр нэгтгээд энэ ганцхан 14 мега төслөөр хязгаарлахгүй бусад одоо нийгмийн эдийн засгийн дэд үтцийн бусад төслүүдийг одоо засгийн газар дээр саналын авч багцлаад тэндээсээ улсын хурал руу оруулж ирнэ. Түрүү ганмаа гişүү асууж илээ болно гэдэг чи ямар учиртай юм бэ гэж. Энэ дээр бол улсын их хурлын бүрэн эрэхэд үлдээж байгаа. Их хурал саяны гашуун цохот ганц модны засгийн газрын хоорондын хилцээр шиг ингээд батлаад өгвөл энэ бүтээгдэхүүн солилцооны энэ асуудал тухайн төсөл дээр явна. Батлахгүй бол зогсноо л гэсэн ийм логикоо гэдгийг бас хэлье. Баярлалаа. За говийн бүсийн гишүүний хувьд одоо говийн бүсээс Монгол улсын одоо сангийн авдрын бараг 70-80%-ийг төсвийн орлогыг бүрдүүлж байгаа.
Зөвхөн Өмнө Говь аймаг гэхэд 1.7 их найд. За замын үүд сум гэхэд зөвхөн гайлын орлогоос их найд гаруй төгрөгийг одоо улсын төсөвт орлого болгож өгч байна. Дээрэс нь манай бүсэд баяжуулах одоо үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүд баригдаж байгаа, хувийн хвшлээ хийсэн. Одоо төрөөс хизээч хийж чадхааргүй байсан тийм үйлдвэрүүд ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр хүсэх юм энэ хуулийн дээрээ дотоодын боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг түүхийн эдээр хангаад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж экспортлох боломжийг нь хууль эрхцэн хувьд сайн оруулж өгөхийг хүсье. Мөн говийн усны төслийг Тухайн сайд өчтөр байнгын хорон дээр 14 мега төслийг эренбэлнэ гэж яриадсэн шүү дээ. Хэрвээ эренбэлэх юм бол хамгийн ихэнд говийн хэрлэн тоонод За 15 дээр энэ одоо баяжуулах бүтээгдэхүүн ямар уул уурхайн бүтээгдэхүүн орох юм бэ гэд. Энэ дээр бага агуулгатай төмрийн хөдөр орно, бага агуулгатай жонш орно. За мөн одоо нүүрс орно. Баяжуулагдах зорилгоор ийм 3 бүтээгдэхүүн дээр бүтээгдэхүүн орж байгаа гэдгийг хэлье. За баяжуулах үйлдвэрүүд дээр мэдээж ус хэрэглэнэ. За тэгээд энэ дээр бас усны хайгуулыг одоо гидрогеологийн хайгуулыг хийж нөөцөө тогтоож жагаад одоо усны газар дээр гэрээ байгуулад энэ усыг ашиглан. За энэ яг үүндээ өнөөдөр Монгол улсад тулгамдчаад байгаа 3 одоо томоохон асуудал байгаа. Түүний одоо хамгийн ихнийх нь бол эрчим хүчний асуудал, хоёрдугаарх нь бол усны асуудал, гуравдугаарх нь боловсруучны хомсдол. Тэгэхээр энэ усны асуудлыг бид нар шийдъя гэхээр энэ дээр нэлээд том хөрөнгө оруулалт шаардна. Хэрлэн тоон орхон анги дээр. Тэгэхээр энэ асуудлыг манай говийн бүсийн гишүүд маш одоо тодорхой тавьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд тэр 13 дахь заалт буюу бүтээгдэхүүн солилцоогоор шийдчих болох юмаа гэж. Ялангуяа энэ уул уурхайн салбарыг одоо төлхөө дэмжиж ашиглуулж байгаа говийн бүсдэр бол энэ одоо маш том боломжийг үүсгэнэ гэж ингэж харж байгаа. За тээвэртэй тээвэргүйг сонголттой болгож өгж байгаа. Энэ дээр одоо шууд даф нөхцөл гэхээр уул уурхайн компани нь өөрөө хил хөргөж өгөх, бомтон дээр тэр терминал дээр буулгаж өгөх үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр энэ дээр нэлээд одоо ачаал үүсэж байгаа. Тухайлбал юм бол дархан төмөрлөгийн үйлдвэр дээр ихэд яг хэвийн одоо биржээр зарсан бүтээгдэхүүнээ арилжаалахад 1450 вагоны хэрэгцээ байгаа. Яг өнөөдөр ихэд нэг 850 орчим вагоноор энэ юмаа хийж байгаа. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бирж дээр тээвэргүйгээр зарчих юм бол худалдаа авсан компани өөрсдөө тээврээ хариуцаад явчих юм боломжит сонголтыг бий болгож байгаа. За мөнх хатгшны нэг асуудалтай бол 100% санал нэг нь. Юу гэхээр энэ дээр биржээр арилжаасан нүүрсэн дээр уул уурхайн тухайлах юм бол Эрдэнэс 5 толгой тендер зарлаад явхаар томоохон одоо шин техниктэй чингэлэг ачих болцоотой улсууд тээвэрт нь ороод явцдаг. Нөгөө хэдэн одоо орон нутгийн компаниуд жолооч нар маань бас өмнө нь одоо задгаагаар ачдаг ч юм уу ийм техниктэй улсууд энэ төр бас нэлээд ихэвчлэн орхигдоод байгаа маа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх хоёрдугаар тэр хүн өөрөө биржээр авсан нүүрсээ хэдийн хугацаанд аваад явах вэ гэдэг энэ боломжийг нь гаргаж өгөх сонголтоор энэ тээвэртэй тээвэргүй гэдэг энэ заалт хуулинд орж ирж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад дэмжиж байгаа гэдэг олон шалтгаан байгаа. За 6.8 сая тонн нүүрс татан авалт нь удаашраад зогсцсон байгаа. За зах зээлийн үнээс 45%-аар буурсан гэж байна. Бид аливаа нэг хуулийг аль нэгэн нийгмийн шаардлагаар баталжуулна. Тэрийгээ бас засжуулна. Дэлхийн геополитикийн чиг хандлага за одоо үүсэж байгаа эдийн засгийн нөхцөл байдлаас болоод хуулиндаа өөрчлөлт хийж болно. За өнөөдрийн байдлаар Монгол улсад бол эдийн засгийн хохиролтой байдал үүссэн учраас энэ хуулийг яаралтай гормоор оруулж ирж байгаа. Бид хуулийг өөрчилж болно, тухайн үед нь залруулж болно гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байна. За дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өнөөдөр түүхийн эдээ хэрхэн авах нь ойлгомжгүй болоод энэ хуулинд эрх зүйн асуудал нь шийдэгдээгүй учраас хүлээлтийн байдалд орсон, сул зогсож байгаа. Бид нар өнөөдөр үйлдвэр технологийн паркийг хийх ёстой гэд засгийн газраас улсын хурлаас дэмжлэг гаргаад бодлогоор явуулж байгаа. Гэтэл нөгөөдөл нь түүхийн эдээ яаж авах нь ойлгомжгүй хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан олон үйлдвэрүүд сул зогсож байна.
За дээрэс нь агаарын бохирдлыг шийдэж өгөөч, агаарын бохирдлоос салгаж өгөөч гэж иргэний хүсэлтээр бид нар сая сонсгол хийсэн. Хүмүүс энийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Дээрэс нь Монгол улсад 95 цэцэрлэг 108 сургууль хэрэгтэй байна. За хэрлэн тоон орхон онг усны төсөл, говийн усны төслийг шийдвэрлэхэд 4.6 их найт төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг хаанаас олох юм? Их усүр нь хаана байгаа? Манай улсын төсөв энийг төсөөрөө хийж чадахгүй. Гэтэл улсын хурал өнөөдөр том төслүүдэд явуул гэж батлаад өгсөн, засгийн газарт үүргээ өгсөн. Мөнгийг хаанаас олох вэ? Тэгэхээр энэ хуулийн 6-гийн 3 биш 10-ийн 3 одоо бартер бүтээгдэхүүн солилцох энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Бид нар болцоотой бүх нөхцөл байдлаараа асуудлыг шийдвэрлэж явах ёстой. Тэрнээс биш энэ хууль нүүрсний хулгай үед батлагдсан шүү. Куамиг пиар тус болсон шүү. Одоо энэ хуулийн дээр шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулснараа хулгайч болохгүй. Тийм учраас бид нар өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаа хараад, эдийн засгийн болон геополитикийн нөхцөл байдлаа хараад засгийн газарт одоо ажил хийх боломжийг нь олгоод хуулийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Тэгэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж өгөөч гэж эрхэм гишүүдээс хүсэж байна. Баярлалаа.